Магчид өтөн хөлбөр зохиолыг бичсэн мөнхөр тань. Бада өвлийн жавар цонхны загвар шорхон үлмэдэг шивнэн. Өөд савхын онгойж хар костюмтэй залуу дотогш орж ирв. Тэр чимээг өхөн цогссон ч харцсан ээлдэд төвлөрсөн. Болгомжилсан байдлыг элдэгнэ. Өршөөрөө захирлаа. Таны дуудаж байсан хүн ярьж ирлээ. Эмэн нарийн цэвэрхэн дуугар хэлв. Орол. Эмэн өрөөний гүнээс намуухан дуу сонсогдов. Гэрэл сүүдрийн цагт нүрийн тод харуулахгүй байхыг хижээх мэт эрэхтэй. Нүдэн нарийн зураас мэт болгоод орж ирсэн хүнийг ажив. Иш ярьсан чинь энэ ажлыг зөвшөөрч өгөх хэрэггүй. Эмийн түүний өмнө байр суурин эзлэн суув. Таны надад илгээсэн материал бүрэн биш байна лээ. Бид яг юу авчрах ёстой гэж. Материал бол дэмж хамаагүй. Та хэд тэнд юу байгааг чи мэдэх шаардлагагүй. Хоёр эрдэмтэн эндээс авч явах болно. Та нарын үүрэг бол зөвхөн хамгаалах. Харин төлбөр. Төвний төлөө санаа зовлтгүй. Да хэд гомдлохгүй. Ирсэн залуу урагш биеийн тэмүүлэх мэт болгоод ширээний занаас тайван мэт боловч доддуугаар хариулв. Бид хаашаа явах гэж байгаа билээ. Яг юуг хамгаалах ёстойг мэдэхгүйгээр энэ ажлыг хүлээж авахгүй. Та мэдэж байгаа байх үедээ. Ийм төрлийн ажилд биднээс илүү тохирсон хүмүүс гэж байхгүй. Нарийн зүйлэн хэлэхгүй бол бид хөдлөхгүй. Өөрөө гэнэт илүү хүйтэн чимээгүй мэт болов. Захирал гэж танигдсан нэр хэсэгхэн зур дуурсангүй. Дараа нь эгцлэн харж за яах вэ? Нарийн зүйлийг элэхээс өөр аргагүй болол та. Аранхуу өрөөний хан дагуу эгнүүлэн тавьсан дэлгэцнүүдийн нэгэн дээр гэнэт дүр сурж ирв. Цагаан хамгаалтын өмсгөлтэй хүмүүс яард сандарсан байдалтай нэгэн орлоо шуугилдан орж ирцгээв. Камерын линз баг зэрэг анивчин зурвас халж гэнэтхэн жижиг хийлв. Бүр хяналтнаас гарлаа. Бид одоо торгож дийлэхгүй. Унтрах хэрэгтэй. Эмээ нэгэн нэр сандран хэлэхэд камерын ардтал сууж байсан хянагчин амьсгаанч урдсаж сонсогдож байв. Үгүй, үргэлжлүүл. Одоо л амжилттай болоход ойрхон байна. Эмийн өөр нэг нь бараг гашгирам шахам хэлэх бөгөөд дэрэг зогсох залуугийн харз үл итгэх харцаар солигдов. Дахиад хүчил төрөгч өгөөрэй. Тэсэхгүй гэж гурав дахь нь хашгирлаа. Түүний холоо яг л хатаж цангасан мэт зөөнгөтөр. Төгшөөр авдан сонсогдно. Эрхмэ зүрхэн зогсож өглөө. Тэр тэссэнгүй. Хэмээх үгээс гүнзгий санаа алдах чимээний араас сонсогдов. Бүх зүйл гэнэт намгүн болов. Нөөш бараг л улах гэж байхад бид дахиад эхлэх хэрэгтэй. Гэнэтхэн камерд жижигхийлэл мэдрэгдэж хамгаалагчдын нэг нь тэр босоод ирлээ. Аюулгүй хаалтынхаа хурдан хэмээн хашгирав. Камерны дүрсэг гэнэтхэн дүнсийн харлаж говийн дэгс дүрс харагдана. Туслаарай. Үгүй, туслаарай. Хэмээн хэн нэгэн хүний тасалдсан хоолой
хана мөргөх мэт зөөрэтэн хадав. Дэлгэц унтарч чимээ шуган тасарлаа. Танхимын гэрэл эргэн асгадад цаадал сууж байсан захирал цонход дээж харж суув. Тэнд бидний судалгааны гол лаборатори байсан юм а. Бүтэн 7 хоног холбоо тасраад зөвхөн өчигдөр энэ бичлэгийг л хүлээн авсан. Тэнд яг юу болсныг би өөрөө ч мэдэхгүй. Ирүү шүрмсэн чангаран хоолон нарилсан захирал ярьсаар байв. Дахид дэш явах хэрэгтэй боллоо. Судалгааны материал эдэн бичиг баримтал аваад ирэх хэрэгтэй. Яг юу авчрах ёстой гэдгийг биднээс явах 2 эрдэмтэн мэдэж байгаа. Гол нь гадны халдлагад өрдсөн байх магадлалтай. Болгоомжтой ажиллаарай. Өнөөхөр хөмсгөн өргөөд дуурав. Хэтэрхий аюултай ажил шиг сонсогдож байна. Та нар зүгээр зомбигийн туршилт явуулж байгаад тэр нь лаборатори чинь хөнөөсөн гэж хэлэх гээд байна уу? Энэ үхэнд захирал инээсэнгүй. Зүгээр л түүнийг ширдэж. Бидэнд тэм зүйл хийх шалтгаан байхгүй. Би чамд үннийг л хэллээ. Огцаа майшваг байна. Ойлгосон бол бэлдэглэн базаа. Өнөөхөр толгой сэгсрэн хэсэг жимээгүй болсноо. За яахав. Энэ ажлыг авлаа. Маргааш эрд хөдөлнө. Өнөөх эрдэмтнүүдэд бэлэн байлгаж өгөөрэй. Гисэр гарав. Гэхдээ тэр лабораторид үлдсэн хүмүүс айл хэдийн хэтэрхий өрөөдөж. Сайшин мэдэгдэх хэрэгтэй. Хэрвээ нийт харж игвэл бидний бүх судалгаа ил гарна. Эхний багийн хүмүүс бүгд харагдсан. Олбоо тасарсан. Бидний дараг үлдээгүй. Энэ өрөөнд үлсэж өгөх эсвэл тэдний хоол болохоос өөр арга замгүй. Үгүй. Дахиад шалга. Ямар нэгэн арга байгаа. Та чинь юу хийж байна? Цав цагаан амьсгалж хөлдөх мэдэх хүүдэн удамд дөрв машин ээлжлэн давхина. Өрн зэвсгэлсэн 14 залуу, 2 эрдэмтэн нийлэн 16 лан. Тэд төв замаасаа тасарч цаастай зам бараг танигдахгүй зэлүүд газар руу орсноос хойш бараг 300 км зам доолжээ. Хотын төвөөс гарахтан юу ч ярилцаагүй дотрон чимээгхэн бодол дарагдсан тэдний нүүрэнд нэг л мэдэгдэм хөөтөн дөгшүрийн туяа байлаа. Гада өвлийн эд үе. Эдэрөөс хэдийн эхэлсэн. Хөөтөн салхинд шовууч зүхтах тэм цаг. Цаас хэд хоногийн турш тасралтгүй шуурж. Өнөөдөр л нэг намгүн болоод удаагүй байлаа. Гэсэн чинь нарны гэрэл үйлсийн цанаас зохиосонгүй. Байгаль өөрөөж амьсгалан даран ямар нэгэн хүлээлтэд автаж чимээгүй тагчиг болсон мэт. Эхний машинд залуусыг ахлан яваа эдэр сууж явна. Тэр бол 35 орчим настай. Уужин тусгайгийн багийн ахлагч. Хатуу дэгж журамд дассан. Нүдэнд нь этгэл бэшрэл гэхээс илүү сэжиг харахгүй замын мэдрэмж тодхон.
Түүнийг дагсан залуус ч мөн адил нэгийг хэлэхгүй ч нөгөөг ойлгох нөхөд. Эдгээр шууд машинаар очих боломжгүй гэсэн биз дээ. Тэгэхээр цааш алхах хэрэгтэй гэсэн үг үү? Гэхэд арын суудал сууж явсан эр дуурав. Арааны шилний цанаас насны бараа зохилцох ахмиг эрдэмтэн байв. Тийм ээ. Гэж эрдэмтэн намуухан дуугаар хариулав. Энтэс 50-60 км яваад зогссон. Тэгээд тэндээс цааш явганаар. Нэг хэдэн километр гэдгийг нь газар дээр нь хэлнэ. Харин жолоо барьж явсан залуу ишиг үзүүгэн хөссөн янзаар эргүүлж. Яа. Би чинь энэ өвөлд их дургу хүн. Өвлийн хөөдөнд аалхаж таарах нь гэж юм мэдлээ. Шууд очиод буцаад ирнэ гэж бодсон юмсан. Ахалха өнөө өрөөдөө эргээд босож амжихоо. Эдгээр уруулан зун хэсэг чимээгүй байсан. Зүгээр бичиг баримт давах ажил бол тийм удахгүй байх. Гэхдээ надад энэ ажил нэг л таалагдахгүй байна. Хэмийн хишгийн өдөөс ширдэн хэлв. Ашгүй дээ. Хэмийн хишиг тааламжтайгаар амьсгаа авав. Энэ ажлын дараа хэсэгтээ амарч дахиж юм хийхгүй хаа. Эхнэр ч маргааш эсвэл нөгөөдргөө төрөх гэж байгаа. 100-ыг хүртэл чөлөө авна гэж бодож байна. Эхнэр чинь төрөх гэж байгаа билээ. Тэр бол том завсарлаг шүү. Энэ удаа энэ ажил амжилттай болж ихвэл чамд илүү урамшууллын тухай ярив. Гэж эдгээр хөнгөн инээгээд хэлв. Гэвч бүхээр энэ цэгээс таг зогсов. Арын суудал сууж явсан залуухан эрдэмтэн цонх руу ширдэнэ. Цонхны цаанад тэнгэр дүнцгэр үүл нөөж. Модод хов хоосон мөчөрдөгн зогсон. Навчсан аль хэдийн орхиод гөлгөр мөшөр дээр зөвхөн намгам тогтжээ. Эрдэмтэн зөвхөн өөртөө сонсогдохоор шивнэв. Энэ бол эхлэл эсвэл төгсгөл. Цаг хугацаа хэдийн өдөр өнгөрсөн байлаа. Төв замаас салаад хэдэн цаг давхжээ. Айлтрагатай гулгамтгай заснаас болж явдал удааширсан ч тэд зорьсон газардан ирэв. Гүн харанхуй оруу чиглэсэн зам бараг л үл танигдана. Дөрвөн машин зэрэг шахам зогсоход хаалга нээгдэж үүдний өдөз зөөлөн хараал шиг амьсгаа урсав. Нэгнийгэрэн залуус бууж хөлнийхэн цасан дээр гიშгэх жимээ амьсгалынх нь уурал энэ нам гүмийг баг зэрэг сарниулав. Навш ий болохоор л би өвөл дорог. Хэмээн хишиг хоёр гарan чээжинтэн дэврэн шүдэд зун эдрийн хажуу дээр зогсов. Машинаас бонготол хөлдөх нь эмэн амандан өгөлсээр. Эдэр толгоогоо дээш өргөж моддын үзүр хэсгийг ширдэнэ. Түүний амьсгал хөөтэнд хөшин уур болон зам харж цаасмасанд хөлдсөн моддын дээгүүр хар хэрэг гуаглан өнгөрөх чимээ ойн дундуур нэг л зөөрайтнэ. Мөчөрнүүдэд цасаан даалгүй шугран унгана. Түүнээс өөр чимээ үгүй. Байгаль бүрэн аниргүй. Яг л энэ газар амьсгал зогссон мэт. Галсан чи энд үлд. Машинуудаа харж бай.
Энэ хүү чамтай үлдэнэ гэж идэр тушаалаа. Харин бусд нь надтай хамт явцгаая. Тэр бичиг цаас гээд байгаа энд хэрэггүй юмнуудыг нь аваад ирээ. Эснийг эргэн харж хоёр эрдэмтэн лүү харан нэг л хүүтэн инэмсгэл тодруулав. Та хоёр манай залуус төвг удахгүй байхыг хичээгээрэй. Үгүй бол зарим нь уртаа үйдэн юу ч хийж магадгүй болос шүү гэв. Төшөөл ёсоор залуус үүргэвч зэвсэгдэхэн гүн ойруу нэвтэрж алга болцгов. Машиндан үлдсэн хэшиг амьсгалан завсалцуулан галсан лав гарч. Ашиг. Дулаахан машиндан сууна гэдэг чинь жаргал юм байна шүү. Галсааха. Ер нь тантай бараг ярьж байгаагүй юм байна. Та эхнэр хөөхөдтэй юу? Галсан дүнсэж байсан ялмхийн хараад. Өдөл ингэж асууж байна. 2 жил хамт ажиллаж хаад гэв. Уучлаарай. Үнэн дээр би танаас жоохон хайдаг юм. Тийм болохоор л бос таньжээдэг шүү. Энд байгаа ихэнх залуус надаас болгоомжлдог. Нэгдэн доо хэрэггүй. Эхнэр хөөгд минь чи надаас айсандан явсан байх. Галсан машины үдэг зөөлөн хан. Өөрөө нүдэг үлэх нь аж өнтэй мэдрэмж төрүүлнэ. Тэгэх зур эдрээр ахлуулсан бага гүн ойд нэвтэрч цаг гаруй хөлөөрөн алхаж заасан дунд замгүй газар нам гүмийн гүн рүү алгасаар эцэстэн гарлаж барагар дөрөгтэй 3 давхар хуучны лабораторийн байрлалд хүрлээ. Эрхмээ энэ газар чинь 7 хоногийн өмнө осолд орсон газар биз дээ. Гэхдээ энэ бүх юм яг л аимшигын кино шиг байна. Нэг л эвгүй санагдаад байгаа юм. Гэж нэг залуу эргэн тойрноо ширдэнэ. Эдгээр зогдсон. Бидний авах ёстой зүйл эдэн давхар доогаа билээ. Эмийн настай эрдэмтэн лөө харав. Өрөвн давхар. Тэр захын өрөөнд ээж эрдэмтэн хуруугаараа зааж хэлв. Эдгээр гүн амьсгаа авч тушаалан өглөө. Та нар энд юу болсон талаар сонссон байх. Гэхдээ яг юу болсон бодит үнэнг бид мэдэхгүй. Тиймээс анхаарлаа бүү сулруул. Хоёр эрдэмтэн бид дотогшоогон орно. Босод 5 хүн эндэн үлд. Ойд ямар нэгэн хөдөлгөөн илэрвэл бүгдийг нь шалгаарай. Заасан дээр хүн гიშгэх гэж юм. Зэвсэгний ганцхан жингинэ. Бүхнийг тэр нэгэн харан нам хүн өмхөн авлаа. Галсан машина нөмөрдөх мэт зогсоод тамхин асаана. Уруулаараа баг зэрэг дарж шүүрхий галын үзүүрийг айжуухан сарна. Үлдэн агаард удаа уурших ширдэнэ. Түүний харцаг хаа нэгтэй алас харамдын дунд адалагдсан өнгөрсөн дурсамж руу хандсан мэт чимээгүй төвлөрсөн байв. Гэтэл хойноос нь цасан дээр гიშгэх хөлийн үлэлэг чимээ гарав. Түүний анхаарал гэнэт сарниж амьсгал нь хүртэл хүндэрлээ. Галсан тамхиныхаа үзүүрийг гიშгэлэн ундраж гардан бууган барин чимээ гаргалгүйгээр машины гар дэш зөөлхөн алхаа шилжүүлэн ордов. Махад зулхаах мэт чийхтэй багтаж чадсан хягтнах чимээ гарав. Ямар нэгэн амтан өөр нэг амтнан идэж угаан ээлт. Галсан хөмсгөн зангидж машин дугур болгоомжтой шагав.
тэнд нарийнхан нүцгэн хөл цасан дээр зогсож байв. Арьс нь бүх ягаандж цаасан дээр гүн ормол дээжээ. Юу вэ? Хүний хөлөө. Үгүй ер нь арай халамсэхөө. Эмийн амандан зөөлөн шивнэн ухасхийн замгаа дадаж ууган айж ухын цэнэглэв. Тэр амьсгалан барьж чимээгүй бахи хижин айжмар машины ардалд тойров. Гэтэл тэнд хинч байсангүй. Харин түүний өмнө цуснд бодогдсон хөлд хүний хөл яг л тэнд тайрагдсан мэт тавиад орхигдсон байв. Алсан цогцондон нэг алхам ухрах гэтэл гэнэт дээрээс нь хүнд зүйл буун ирж амжиж хөдөлгөөс өмнө хурдчуд махыг нь урах шиг болов. Ганцхан хурм түүний хоолой тас чавчигдж зас руу унав. Галсан ямарч дуу чимээ гаргаж имдсэнгүй. Зусад засан дээр халуун уур болон замхарв. Үүнтэй зэрэгцэн эдрээр ахлуулсан 9 залуу лабораторийн үүднээс долов. Хаалаг замын эсрэг тал руу ширдэж, гурван давхар үүдэн хар барилга тэднийг өөгдөх мэт сөрөглөг харагдана. Гэрэл нь унтарсан. Цонхоор юу ч харагдахааргүй байв. Тэд бие-биеийн дохио зангаагаар дуудаж, барьсан зэвсгийн цэнэглэж яваад дотогшон орцгов. Харанхуй чийг даасан хонгол. Шатар зөөлөн дэвсэлсээр гурван давхарт гарч ирэхэд бүх зүйл аимшигтэй намгум. Хаалаг бүрийг нээж чалган явсаар заахын хамгийн шижиг төрүүлэм өрөнд тулв. Хаалаг төгжөөтэй байв. Эдэр мөрөөрөн хэдэн удаа хүчтэй мөргөв. Дараагаар хаалганы цоож өгсөрч хэдэн удаа татсны дараа хаалаг сайныг онгооход муухай үнэр эхлээд тэднийг хугтав. Алуун уур савсан мэт бүрсгэр өмхий цусаар дүүрсэн болон шалаар хөглөрөх цусанд нэвдсэн цаас зүлгүрдсэн мэт хана болонд аль хэдийн үгсэн хүний бие суусан байрлалаар хөшжээ. Эдэр ог тоосон шинжгүй дотогш орж шарилыг ажиглана. Энэ үед хөгшин эрдэмтэн чимээ энергүй орж ирээд чихэн жагнав. Энд яг юу болсон юм? Ярьж чадах нь. Тэр асуулт нэгч хүнд хандсангүй мэт сонсогдсон ч ширээний цанаас сулхан хоолой дуулдав. Энтуан. Эдэр даруй эргэн гарч ширээний цаана очивол нэгэн эр нуруугаан хананд наан сууж байлаа. Зарай нь өөхмөл мэт зайвар. Амьсгана тасарх. Тэр хүн юу ч хэлж ядалгүй зүгээр л эдэрлүү харж амьд үлдсэн гэдгээл мэдэгдэж байв. Ишиг нүдийн нэн огцом сэрлээ. Дуу чимээж үгүй. Машин дотор халаалт хэдийн унтарсан бололтой. Суулн цасанд дарагдсан мэт хөөдөрөгчээ. Хажуу тал руугаа харуул галсан харагдсангүй. Галсан хаа? Эмэн сулхан дуудаж цонхоор гадагшин харав. Харанхуйд нүдэн дассан ч модны дунд юуж ялгаран харагдсангүй. Ишиг суудлаасан өндөж буугаан өөрөн болгоомжтой машинаас буулаа. Өвлийн шөнө ямарч аниргүй. Салхиж хөдөлгөөнгүй мэт. Яг л амьсгалан авч чадахгүй байгаа мэт тийм намгум. Галсаха хаана вэ? Эмэн дуудав. Гэхдээ ямарч хариу ирсэнгүй. Энэ хүн чинь одоо ааждаг байна. Нөгөө хэдийн хараас явж гин гэж баймааргүй юм. Мөр харж байгаа байх нь. Эмэн гişиг өөртөө шивнэв. Тэр нэг их зүйл бодсонгүй. Үүднээс зайлс хийж машинаас холдоод модны дундуур бие засахаар алхлаа.
Түүнийг ийм зогсон байхад ард нь нэгэн зүйл иржээ. Эшгийн арьсаар жимчгсэн салхи сөрөглөдөж ямар нэгэн зүйлээ түүний амьсгалд нэвдэж ингэх мэдрэмж төрнө. Гэвч тэр анзаарахгүй бололтой. Хоёр гараан уруулахын өмнө авчиж ирж амьсгалаараа дулаацуулан зогсог зур моддын завсраар нэгэн баран сүдэр ойрцсоор байв. Түүний зогссон газраас бараг 10 алхмын зайтай хамгийн арын машины хон галсангийн хөлдсөн бие хэвдэж байв. Нүд нь энсэнжгүй. Гаран сунгасан чихтэй амьсгал хураасан байсан чи ишиг түүнийг харсангүй. Тэр анзааралгүй зай шалхаж байх хооронд ардаас нь сүүдэр дөхнө. Засан дээр хөлийн чимээ гаргалгүй. Харин зөөлөн чихтэй мах зүсэж бөөмөд гулдгэнсэн чимээ гарч байв. Ишиг толгойгон хөнгөн дөхөн. Дулаацаг санаатай халаасандан гаран чоргуулан зогслоо. Яг л энэ мөчид цаана хөдөлгөөн дуулдав. Гэнтэл түүний чэйжинд хүчтэй шидэл мэдрэгдэж ардалын мод руу шидэгдэв. Угаан балардан газар доонох мөчид нэг зүйл түүний чэйж рүү шоргон станцыг гарган авлаа. Хүн биш. Гээгдэн гар мэд хөдөлгөөн. Тэгээд засан дээр станцыг чулуудан хаяж тэр бид ишгийг чирсээр харанхуй руу алга болов. Цаас цусанд бодогдсон чи өөдөн нам хүмд шингэн улмөр үлдээлгүй. Энэ гадаашаста хөөд юм аа. Орсон гэдэг юу болоод байна? Эмийн бээрсэн бунцэг хоёр гаран амьсгалаараа дулаацуулан байж үзүүхэн хавчин зогсов. Баяра чам тамхи байна уу? Гэлээ. Баяра дуугүйхэн ингрээсээ тамхи гаргаж бунцагт нэгийг өгөв. Харин тийм ээ. Удаж байна шүү. Юу болоод байгааг нь шалгах. Тэгэхэд бунцэг хөмсгөн өдрөөлөн. За дэмий үсттэй. Амьдхан үлдээснээ мэдэж өгөө байлгүй. Удахгүй гараад ирнэ. Гэж өлөлөг мушин гэлээд гомбодол давдав. Ингэхэд гişгтэй холбоо барих уу? За чинь одоо уйдаж байгаа байх та. Галсаа ахта үлдсэн шүү дээ. Үгүй нэрэн эмэн бунцэг санаа авч станцан ингрээсэн гарган төвчлөөрөө дарав. Ишгэ байна уу? Наан чинь юу болж байна? Энд нэлийн одог шинжтэй байна. Ишгэ хариу алга. Харин дараагийн мөчид засан дундаас яг станцын дуурах ёсгүй газраас цангилсан чимээ гарлаа. Тэд зогдсон харвал цаасан дээр нэгэн станц шийдэгдэн бууж ирсэн байв. Тэр чинь хэмээн бунцэг уруулан хөдөлгөж амжилгүй зогдосов. Тэр бол ишгийн станц. Цаасанд хагас дарагдсан. Чимээ гинэд намдсав. Түүний хэн нэгэн хүчээр авч нааш шидэж оргисон гэдэг нь ээлт. Нэг л биш. Ямар нэг юм болсон байх. Бунцгийн үг дөвсгийн өмнө станц дахин зангинав. Баяра, бунцэг. Та хоёр очиж шалгаад ир. Эдрийн намуухан бас нухацтай хоолой байв. Баяра бунцэг хоёрыг харцаан солилцоод амьсгалаа нэгэнтээ аван буцав. Эдний халхаа цасан дээгүр гүн жигд босуулж нам гүмд чихэн жимжигнэ. Галсан хишиг хоёрын үлдсэн зүг рүү тэд алхурхан халагсаар харанхуй дуусав. Өрөн дотроос жишэрсэн суулхан дуу гарав. Бид амжилттай хийж чадсан. Дөршөлт маань амжилттай болсон. Хийж амьсгал нь тасалдаг шахам гэвч
бахархал дүүрэн дугаар өвгөн эрдэмтэн хэлв. Эдэр ураг шалгаж түүнийг ширдэн. Та нар энд яг юу хийж байсан юм? Бидний явах ёстой Бэжгүрэмт хаан байна гэж эрүүхэн асуухад өвгөн эрдэмтэн инээснэн баггүй бүгдийг нь ятаач гэсэн одоо зөвхөн миний толгой дотор л үлдсэн гэв. Энэ үг эдрийн уурын галд оч нэмэх шиг боллоо. Тэр өвгөний чэйжнээс шүүрэн авч ширээн дээр хүчтэй шидэв. Навш минь чи хүүхэд хуцаад байна. Хэмээн амьсгаа давжд царай нь улааж ажиграв. Донор намайг халж өгөөл өчгөө болно. Одоо бүгд зүйл миний толгой хөдөл байгаа. Хэмээн өвгөний амьсгал давжтан өгөөлөв. Чамайг би яг одоо алж хэл да. Эмэн эдэр төөний хоолойг шахан атаглаа. Өвгөний нүд бүлтэж уруулан ягааран халуурхав. Гэвч яг энэ үед багийн хоёр гашуун яаран орж ирж эдрийг салгав. Агалха дэвшир. Заавал бичиг цас гэлтгүй. Энэ новшигч наваад явчих бол болно үсттэй. Эдрийн гар жижирсээр өөргөн арай ядан барив. Өвгөн суусан жигтэн хахад зазан амьсгалж эхлэв. Гэвч тэр толгоог хөргөж нэг л хажин инээмсэл тодруулав. Донор эндээс зөвхөр гарч хин гэж байхгүй л хата. Бидний дөржилд тэр дөржилд маань амжилттай болсон. Тэднийг аваад явах хэрэгтэй. Тэр бол миний бүтээл. Юу? Та чинь юу салгараад байгаа юм бэ? Энэ чинь зүгээр ургамлаас юм гаргаж авах ёстой лаборатори байсан биз дээ. Гэж залуу эрдэмтэн гайхан асуув. Гэвч лабораторид дагалдан ирсэн хоёр дахь эрдэмтэн өвгөн дууган хурааж ядан хэлв. Үгүй. Үнэн дээр энд бид хүний тархины судалгаа хийж байсан юм. Та нар мэдхүү. Хүн тархиныхан ердөн 10 хүрэхгүй хувийг л ажигладаг. Ихэнхдээ 10 хүрч чаддаггүй юм. Эсний тэр амьсгалан авч нэг хурам завсарлаад бидний зорилго бол хүн тархиныхан 50 бүр жаашлаад 60% ажилуулах боломжийг судлах явдал байсан. Бүтчихсэн гэж өнөх амьд үлдсэн эрдэмтэн тас хөхрөн үтэн жавчав. Тэр бүтчихсэн. Тэр бол миний бүтээл. Тэр даригныхан 40% бүрэн ашиглаж чадна. Та нар тэднийг яагаад ч алж болохгүй. Онцог баяраа хоёр цасан дундуур чимээгүй алгасаар машин байрлуулсан зүгтэн дөхөв. Засны гүнгүнцгий нам гумиг зүсэх тэдний гიშгэ бүрл айдастай мэдрэгдэн. Гэтэл машин дөгөх мөчөд юу вэ? Имэн онцог дуу алтан зогдосов. Цагаан цасан дээр хаасайгүй засарсан цус. Хаашаач харсан жижиг дом хэмжээтэй цусны толбоноод. Дугуй тойрсон мөр. Тэр хоолойг хадаж амьсгаа авалгүй хэсэг зогслоо. Ишгэ галсаа ха. Та хоёр байна уу? Гэж
баяраа хашгирав. Хариу үгүй. Тэр хоёр хариу өгөхгүй байна гэдэг нэг л нот тавлаа. Би машина шалгаад хай. Чи энэ цусыг дагаад ойролч би нэг шалгав. Хэмийн бунцэг тушааг шиг хэлээд ураг шалгав. Баяраа цусаар тэмдэглэгдсэн цусыг даган алгасаар зайж жирэгдсэн мэд ормолов. Би хэлбэртэй мөр эргэж будсан улмөр гулгсан замууд агаарын үнэр гинэд өөрчлөгдөн нэвт хангалсан тос шатсан хэрзэний үнэр хангалав. Энэ үнэр чинь бензин үнэр байна шүү дээ гэж амандан шивнэлээ. Бунцга дүр зогс эмэн хашгирав. Гэвч гожимдсан байв. Нүдэн дээр нь машин дэлбэрэв. Хүчтэй дэлбэрэлд засыг арсгартал засаж хамгийн ойр байсан бунцаг хоош шидэгдэн унав. Дуун ой модны чимээг эвдэж засны донд удаа сонаглана. Ямар новшин вэ? Эмэн баяраа уулаг алдаж бунцаг зүг гүнгэж яв. Бунцаг газар хэвдэн нүүрэн түлэгдэж чээж нь хүн дээр амьсгалж байлаа. Гэвч амьд байв. Новшиж өвдөж байна. Юу болсон бэ? Чи харж чадав уу? Хин дэлбэлж хэв. Миний нүр гайгүй харагдаж байна уу? Ямар амир хорсдог новш вэ? Мэдэхгүй. Би хараагүй. Гэхдээ гайгүй байна. Чи их юм битгий яар. Отоохон бол тэгээд өгье. Айшгүй. Би нөгөөдөр болцоод байсан юм. Хачин түлэгдсэн нүрдээ очивол намайг тоохгүй байхад. Чи угаасаа хачин нүрдээ шүү дээ. Гэж баяраа үлэлэг инээмсэглэн тайдгаруулахыг хичээв. Чамаас л дээр байлх үдээ гэж хэлжихэд бунцаг дуугүй болов. Баяраа яарвчлан боолтгийн хажуугаар доолгоохон эргүүлэн тоймлона. Хаанаас юу дайрсан бэ? Дэлбэрэлтийн чимээг сонссон эдэр даруй станцан гаргаж дуудлаг өгөв. Баяраа бунцга наан чинь яг юу болоод байна? Станцны цаанаас баярагийн дуу гарна. Мэдэхгүй ярих юм ээ. Бид хоёр ирээдэл машин дэлбэрж эхлэв. Хишиг галсаа хоёр харагдсангүй. Энд нэг юм болсон байна. Мөр цус бунцэг хүн шархадсан. Тусламж явуулаач. Хорд гээд холбоо тасрав. Эдэр зэнгэрсэн чөмгөн зуллан нүүрэнд нь сөөдөр бов. Сонсон бидтэй. Доорога гурав баяраа туслахаар яв. Гэж тушаагаад дахин эрдэмтэнд ирхэн харж ууган гарган аманд нь тулгав. Новшмин. Энд яг юу болоод байна? Хин юуг дэлбэлж хэв? Өвгөн эрдэмтний нүд нь улмал айдастай болж жижирхээлэн. Бэ жомод хэлсэн шүү дээ. Тэр энд байх. Бидний төршилд. Тэр энгийн хүн биш. Илүү ухаантай. Илүү хурдан. Та нар биднийг барьж чадахгүй. Барьж чадхаас өмнө энэ газараас хич гарахгүй. Бид яаж уцах вэ? Машин дэлбэрсэн зам хаалттай гэж багийн гишүүн асуухад эдэр шүдэцэн. Эхлээд энд яг юу байгааг мэдэх хэрэгтэй байна
Гейснийн тэр бууган дээш өргөн эрдэмтний дуухуд чиглүүлв. Тэнгэрд буундуу цойрайтан нүр гэж ой модод дээгүр хэрнүүдийг гуагалдан хуйларч одов. Гүн харанхуй. Застай ойдон дур гурван залуу бунцэг баярыг хоёрын зүг яаран хурж ирв. Газард өвдөглөн суга баяраа бууныхан сум дуусах хүртэл агаар шүршиж дараа нь чимээгүйх мэгшиж эхлэв. Гарн чичирч амьсгал нь хөндөрж нүдэн нулимсанд бүрхэгдэж. Энэ багт орсноос хойш 7 жилийн нүрийг үзэж байлаа. Тэр хугацаанд хамттан олон жаргал зовлон туулсан хамгийн дотны найз нь Бонцэг байв. Бонцэг зэнгэнсэн дугаар хөгжилтэй ярьдаг. Энэггүй зүрх зэрэгтэй нэгэн. Юмыг тооцоолж биш зүгээр л хийдэг нэгэн. Харин баяраа бол яг эсрэгээр дуугахтай, анхааралтай, болгоомжтой. Альваг эхлээд бодож байж л хөдөлдөг. Гэвч тэр яг л зоосны хоёр тал шиг эсрэг тесрэг хэрнэн бие биедэн ууссан нөхөрлийн цул болсон хүмүүс байж. Хамгийн гүн холбоотой нөхөр нь ингэж түүний өмнө өхөн гэж эзэж төсөөлж байсангүй. Тиймээс л баяраа буунахаа сумыг тэнгэр өдшөршин. Энэ хүүдэн намгүй мойд дотрон орилсон юм. Баяраа гэж дөхөн ирсэн нэг залуу дуугарав. 10 бүрий буулаа. Одоо юу хийх бол тастай намгүй. Харин ойролцоо хаа нэгэн газар нэг зүйл хөдөлж өгөө мэт. Чиний хүүдэн агард цусны үнэрд дурлсан аюулд өгсөөр. Лабораторийн өмгөр хүүдэн өрөөнд сэтгэл төгшөөсөн чимээгүй байдалд огтов. Амьд үлдсэн эрдэмтэн нүд нь хоосон. Ам нь бараг хөдөлгөөнгүй. Эдэн үг хэлсэн чи уудаг анхуулгагүй галзуурсан мэт орилно. Амжилттай болсон. Гэхээс өөрөг тэр нэмж хэлсэнгүй. Харин тэднийг дагуулan ирсэн нүдний шилтэй өвгөн эрдэмтэн анхудаага нөхөстэй дуугаар хэлв. Энэ туршилт амжилттай болсон эсэх нь жохол биш. Миний санаа зовж буй зүйл бол тэд нар өөр зүйл нэмж дурсан байх вэ гэсэн хардлага байна. Түүний энэ үг багын залуусыг алмааруулв. Тэр дундаас хамгийн их гайхсан залуухан эрдэмтэн байлаа. Тэр үнэндээ энэ лабораторийн талаар бараг юу ч мэдэхгүй. Ажилд ороод удаагүй нэгэн. Харин энэ өвгөн түүний ажил амьдралынх нь хөдөж итгэл даагч нь байжээ. Тиймээс л түүнийг даган ирсэнтэн одоо баг зэрэг харамсаж эхлэв. Эдгээр өмнөөс нь хурцаг харцаар ширдэв. Юу гэсэн үг вэ? Илүү тодорхой ярьдаа. Өвгөн эрдэмтэн хүндхэн санаалдаж. Миний ардлага төдийлзөөлээ. Гэхдээ энд зөвхөн тарих хөгжүүлэх доршилт хийгдээгүй. Үний бие махбодыг давхар сайжруулах, олон дахин төсвөртэй болгох доршилт хийгдсэн байх магадлалтай. Гэхдээ энэ доршилт хийгдэхэд бэлэн байгаагүй. Тэгэхээр юу гэж? Эмийн эдэр хамтан бовтнав. Ганцхан дарих хөгжлөө гээд нэмэргүй. Хүн гаднах орчноос хамаарч өвжин өлсөглөнд бүхнэн алддаг. Тиймээс
бие махбодыг нь бас сайжруулахыг оролдсон. Би тэгж хардаж байна. Үнэн хэрэгтэн бидний хинэнч энэ лабораторийн жинхэнэ зорилгыг бүрэн мэдээгүй байж гэлээ. Энэ үгс амьд олдсон өвгөн эрдэмтний нүдийг доогтож чадахгүй болгов. Тэр үед залуу эрдэмтэн хажуугаас хэлвэ. Ерөнхийдөө ойлголоо. Гэхдээ дөржил дамжилттай болсон гэж бодох юм бол яагаад ийм эмх самбраагүй байдал үүсв? Энд чинь амжилттай гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Айдэс янзал өвчин зовлон улсвлэн гэж өвгөн эрдэмтэн зөөлхөн өгүүлв. Эдгээр зөөлөх хүний тарихынд яг л хурмд нөлөөлдөг. Дотроос нь ухамсарыг нь эдэж зөмлөх боломжтой. Хэрвээ тэдний тарих хэд хөгжиж ийм хөдий чадвар нь дээшилсэн ч сэтгэхгүй ухамсар нь галзуурсан бол тэд өөрсдөө хүн гэж мэдрэхгүй. Харин аврах ёстой зүйл нь хүн биш, өөрсдөө гэж ойлгож эхэлдэг юм. Тэгээд тэр гадаага новш чинь ухаантай юм уу? Эсвэл галзуурсан мал юм уу? Гэж эдгээр шүтэн зун асуув. Аллен дарих нь ухаантай сэтгэж чаддаг. Гэхдээ ухамсар нь балардсан. Дэмээс та бүхэн юу ч хүлээж болохгүй тэднээс. Тэдэнд ойлголт ёс суртахун ууштал гэж үгүй. Эндээс хурдан явсан дээр байх. Гахалтай. Эмэн эдэр тохуурхаж уруулан хазлан ширээ түшин зогсов. Тэгэхээр тэд бидэнд энэ бүхний тухай хизээч хэлэхгүй байж. Үүнийхэн төлөө хариуцлага хүлээх ёстой. Хэрвээ миний нөхдийг авч одсон тэр галзуурсан махан амьтнаас айгаад бид сүүлээ хавчаад зугатана гэж бодож байгаа бол энэ дүрэл гэснэн тэр урагшныг алгаж хишиг тэр болох гэж байсан. Тийм нөхдийнхэн өшөг авахгүй зогтаах хулчхэр хүмүүс бид биш шүү. Азрын гаваар орсон чамаагүй. Тэр новшин амиг би авна. Харин дараа нь чамайч чиний захирал гэдэг тэр новшигч. Эдэр халаасасан буугаан сууглан өмгөр өрнөс цааш алхлаа. Түүний араас залуусаж чимээгүйхэн даган гарцгаав. Дотор үлдсэн гурван эрдэмтэл хар зан солилцож нэгэн аюулыг тааварлан чимээгүй сууцгаав. Аранхуй гүнзэг ирж гадаа хөөтөн салгиад цонхны завсраар савилзэн. Залуу эрдэмтэн дуугаан дарж дотрон эргэлзсэний эцэст асуув. Таны ярьсан бүхэн үнэн гэж юу? Өвгөн эрдэмтэн толгойгоо баг зэрэг дохиж. Би дамагад тэл ярьсан. Гэхдээ жүлдэмэ чи мэдэж өгөө үстэй. Эмийн 3 дахь аман дуурж амжаагүй байсан эрдэмтэн лүү хандаж асуув. Өнөөхөд жүлдэм гэх эрдэмтэн хэсэг дуугүй сууснаа хүндхэн амьсгаа авч. Дүүний ярьсан үнэн. Бид эрүүл хүний бие дээр дур шилдэхийг шаардлагатай байсан. Гэтэл дөрвөн тэр зүгээр л өвчтөн хүн байсан. Сэтгэл зүйн хувьд догдоргүй нэгэн байсан. Тэгээд ч
Дөржилтөд баг зэргийн алдаа гарсан. Тэр дууган намсагч ширээ рүү харцан боруулав. Эрүүл. Доктортэй хүн тэр туршилт хийх юм бол бүх зүйл төгс болох байсан. Гэвэ. Өвгөн эрдэмтэн оруулан зугаадад толгойн сэгсэрлээ. Жүлдэмэ. Чамайг ажилтан хэр дуртайг би мэднэ. Гэхдээ чамайг ингэтлэн галзуурчин гэж бодсонгүй шүү. Гээд тэр босч чэжэ тэнцүүлэн алгасаар өрнөөс гарав. Ардан залуу эрдэмтэн үлдэж чөөлтмийн гөлгөр царай хэсэг харсан мөн араас нь гарч дов. Үүдэн чийг даасан өрөөнд чөөлдөм ганцаараа үлдэв. Тэр толгойн бүхэлгэн шивнэх шахам хэлнэ. Амжилттай болох байсан юм. Би зөвхөн амжилтыг хүссэн. Өнцгийн шархан далгүй нас барьсан нь бүх залуусын сэтгэлд хар тул болон үлдэж. Таймрын тасарсан баяраа хэм бүхнээс хоцрон хөлөө чирэн араас нэрх үед гурван залуу бунцгийн биеийг дуугүйхэн зөөж лабораторийн үүдэн төрөв. Замдан хинэнч юу ч ярьсангүй. Юу болсныг асуугч шаардлага байсангүй. Бүгдийнх нь нүдэнд бүх зүйл тодорхой байлаа. Ада түнэр харанхуй ноёлж залхиж хүн дөрлөн байгалийн хүйдэн хүлцэнгүй хэмнэл хэрэгэн тойронд нэгэн зүйл бүгэ шивнэн байлаа. Эдгээр лабораторийн гадаа бүхнийг зоглуулав. Юун төрөнд бэдэ эдэн зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Одоо бидний толгорч буй зүйл яг хэн юу гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ бидний сонголт хийхээс чөлөөлөхгүй. Та бүхэн үлдэж үүнийг дуусгах уу? Эсвэл яг одоо буцах уу? Эмийн дууралаа. Тэр дундаас биерхүү хүчтэй төрхтэй нэгэн залуу урагшаалгаж. Сүүлээ хавчаад зөөгтаа гэж юу? Үгүй дээ. Нэгдүгээрт бид тийм арчиг алдсан хүмүүс биш. Хоёрдугаарт бид нөхдийнхөн өшөөг заавал авна. Нэмж хэлэхэд хэрвээ бид одоо салвал тэдэнд л ашигтай. Биднийг тусдаа байх үед биднийг илүү чөлөөтэй ангуучулж чадна. Эндээс бүрэн зогтох найдвар одоо алга. Тиймээс толгойг нь тасалсныхаа дараа бүгд хамт явъя. Гэв. Залуус нь нэгнгүй толгойд өгч чимээгүй зөвшөөрөв. Эдгээр хөөдөн харцаараа нэг бүрчлэн харж байсан нь өнөөдөр энд хононо. Маргааш биднийг ангуучилсан тэр новшиг бид өөрсдөө ангуучлах болно. Ээлжээр гурваараа харуулт гарна. Хэрвээ тэр ухаантай бол шөнөөр л дайрна. Бид зэвсэгнээс өөр юу ч хуулаас хоол ус бараг үгүй. Гэхдээ бидэнд 48 цагийн хугацаа бий. Энэ хугацаанд тэр амьтныг устгаж ядахгүй бол бид бүгд түүний хоол болох болно. Гэв. Гаруу дуграх хүн байсангүй. Тэд бүгд ойлгож байлаа. Залуус лабораторийн бүх өрөөг нэгвэрчлэн шалгаж дуусаад амрах боломжтой болонгуудад байрлав. Үүдэн хан чигтэй шалан дээр тэдний сэтгэл улам дарагдж байлаа. Эхний харуулын 3 залуу буугаан өрн сөөдрмөд гадна зогссон. Шөнийн анхны цагууд намгүм. Гэхдээ харанхуйн дунд амьсгал дөж ирж
газрыг зэйдлэх мэд хөлийн чимээ ойролцоох нэгэн зүйл хөдөлж эхлэв. Шөнийн хүн харанхуйд горон залуу ээлжийн харуул гарчээ. Засаг ишгийг бүрэн хягтнах дуу гарч зэвэлзэг салхи жихэнд шивнэнэ. Тэдний гар нь бууныг охноос салгахгүй. Ард нь ойролцоох моддын сүйдрийг шалгана. Аруулууд хоорондон шивнэлтэн дамхилж үүднээс дулаазан нам гүмийг хөндлөө. Эдний дунд хамгийн залуухан дөнгөж 18 насыг хүрээд байсан цав хэмээх хөгөв. Ихэд санаа зовнин. Би тийм шиг хүсэлтэй. Гэхдээ баг зэрэг хайж байна. Эмийн хажуу зогсох нас тогтсон элдвигэд тоолсон мэт харагдах Нема нэртэй эр рүү харав. Нема үлэмдэг нэмсэглэж. Энд байгаа хүн бүрэл айж байгаа. Айдас гэдэг бол хүний зайлшгүй мэдрэх ёстой зүйл. Айлгээд буруу тавалдаггүй юм. Заримдаа айдас ч өөрөө хамгаалалт болдог юм шүү. Та ч гэсэн айжгүй юм уу? Гэж цог гайхсаар асуув. Нэмэ харцан орчны харанхуй руу чиглэлж. Дэмэ. Тэр бидний ажиглаж байна. Харанхуй донтас. Юу? Ганас вэ? Та яаж харадгүй юм? Гэж цогоо сандран хэдэн талан шалгаж. Харанхуйд хааныхын цөхөх моддын оройг ажиглав. Нема амьсгаахан гүнзгийрүүлж авсан. Би хараагүй. Мэдэрч байна. Зана зовлтгүй. Өнөөдөр тэр дайрахгүй. Тэр зүгээр л алхах хүсэхгүй байна. Магадгүй юу гэж цогоо улам их сандарч үгийг нь таслан асуув. Нема үргэлжлүүлэн магадгүй зугаацж байгаа. Биднийг нэгээр нь салгаж ядар талавын хүлээж дараагаар нь хороо төлөвлөж яваа. Эрвээ тэр үнэхээр ухаантай бол энэ бол түүний тоглоом. Тэгэхээр тэр залуугаас л эхлэж мэдэн дээ гэж Нема гүн сэтгэлээр хэрв. Цогийн харз түүн рүү айдас дахар ширдэн. Тэдний яриаг төрнөөс хойш дуугүйхэн сонсож зогссон баяр хөмсгөн зангидэж. Та одоо бол наад өгч нь тэр жалыг бүр дөгшөөж өргөлөө. Гэхдээ таны хэлсэнд үнний ор байна. Тэр навшиг би хөөрийн гараар хороог таалахаар ямар жүнээр хамаагүй гэж шүд зүүн гуйлав. Энэ шөнө үнэхээр л чимээгүй өнгөрөв. Аруулууд ээлжээр гадаагарсаар шөнө урсаар нар мандав. Өглөөний нар моддын завсраар бүдгхэн туяарч засны ширхэг дээр нарны гэрэл айжмаар гэлтгэн харагдана. Нам гүм шөнө өнгөрсөн чи энэ өглөө залуусын сэтгэл тайван байсангүй. Өөр зайсан ч тэдний сэтгэлд шөнө хизээж дуусаагүй мэт байлаа. Залуус хоёр хэсэг хуваагдав. Эдрээр ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг машин руухан буцаж эрэг болох зүйл байгаа эсхийг шалгах. Мөн өнөөх зүйлийн мөрийг мөшгөх зорилготойгоор хөдөлөв. Харин үлдсэн 5 залуу лабораторийн ойр орчмыг хамгаалж хяналтандаа байлгах үүрэг хүлээв. 3 эрдэмтэнд дүүнийг устгах хүртэл эндэн үлдэх гэж эдэр хэлсэн бөгөөд тэдэж өгдөгөө зөвшөөрсөн юм.
Залуус лабораторийн доторгоо бөөхөрөө буланг дахин нэг шалгаж азар нэг өдрийн давх хэмжээний хоол хүнс усны нөөц олов. Цаг хугацаа бага найдвартай хамгаалалт хэрэгтэй энэ үед энэ холдвор аврал мэт байлаа. Эдрийн баг удалгүй машин дэрэн ирцгээв. Гэвч тэндэг хэрэг болох зүйл бараг л олдсонгүй. Харин хамгийн чухал зүйл өнөөх зүйлийн мөр ордоос арилсан байв. Тасан шуурыг өөрийн цагаар шуурж өнгөрсөн тул бүх улмөрийг дэгштэн даржээ. Эдэр нөхдөн таран ойр орчмыг шалгаж эхлэв. Станцаар байн холбоо барьж хоорондоо мэдээлэл солилцож байлаа. Тэдний зорилго бол тодорхой. Магчныг олох, аль болох хурдан. Баяраа өчигдөрхөн дотн найзаа алдсан хүн тэсхөр зөнгөр дотрон буцалж явлаа. Айдас биш, харин өшөө хорсол үзэн ядалт. Тэр мод бүрийн араар, өчир бүрийн завсраар нүдэн гүйлгэж. Заасан дээр гарсан шувуудын мөрнөөс авахулаад юу ч үлдээлгүй шалгаж явна. Гэвч нэг л мэдхэд тэр нөхдөс нь тасаржээ. Гүн нам гүмдэг ганцааран. Баярагийн зүрхний цохилт дөргсөв. Буцхаар шийдэн өрөөнд дагж алхав. Гэвч түүний мөрийг зүсэн хөндлөн гарсан шин мөрийг анзаарч зогдосов. Мөр. Нөөцхөн хөлийн мөр. Саяхан гарсан нь элт. Баяраа чимээг хүн буугаан зэнэглэж амьсгалан барин ойрорчмон анхааралтай ажиглав. Харагдахгүй. Эгтэн байгаа нь мэдрэгдэнэ. Энэ бол хүн биш. Гэхдээ хүний адил явж чаддаг, анхаардаг, хардаг нэгэн. Энэ мөчөд дойд баяраа ганцаараа биш болжээ. Баяраа өөрийнхөө мэдрэхүүдийг хязээж итгэлтэй байдаг хүн. Үнэрлэх, сонсох, харах. Тэр өөрхөн энэ тал дээр бусдаас илүү гэж боддог. Харин яг одоо хэдхэн хормын өмнө ердөн 5 метрийн зайд ардуур нөнгөрсөн зүйлийг сонсоогүйдэн итгэж ядан зүрхэн дэлсэж байлаа. Жимээгүй явсан байсан чи харахал байсан. Ордон явснаас гар завгүй. Гэхдээ ийм цастай байхад тагчмээгүй гიშгэх боломжтой гэж юу? Гэх бодол зүрхнээс нь айцэг соронцмыг татав. Удалгүй тэр нам гүмийг эвдэж энэ тентгүй мужир хугарах, цаасаа хуухрах, үл мэддэг сүүдэрж ярвэлзэх мэт чимнүүд сонсогдов. Айдаснаас бол төсөөлөл нь хитэрж нэг биш хидэдэн зүйл байгаа мэт санагдана. Чимээ бүр өнөөх зүйлийг ойртуулж байлаа. Баяраа яран станцан гарган идэрт. Эрхмэ. Би ганцаараа болж гэж. Хачи мөр олсон. Бас яг цай хардуур минь хин нэгэн явсан болоо л дээ. Би хэмийн ярих мөчөд яг урдлын модны цанаас үн дүрстэй. Гэхдээ хэд шөрмөслөг гаж дөрөгтэй нэгэн зүйл гүйж өнгөрөхийг харав. Нөө шивэн. Хэмийн гашгирч баяраа айх уурлахын зэрэгцэд тэр даруй буудав. Боондоо ууланд цойрайтж. Эдэр болон босод нөхдөд баяраагийн зүгийг гүйлдэн хөдөллөө. Жижигвтер биетэй гүлэг юм шивтэй. Ардаас ирд зүрхлэхгүй араас л мүлхнэ гэж хашгирч ууртайгаар араас нь хөөв. Өнөөх зүйлийн хөдөлгөөн тэмч хурдан биш байлаа. Баяраагийн зүрхэн дэлсэж байсан чи улам ойрцсаар. Тэр буудаж алхаасан илүү өөрийн гараар үхтлэн зодогсон гэсэн хар санаа дээж хурдан нэмж байв. Гэвч гинэд өнөөх амтан зогсчихв. Баяраа яагаад зогсныг нь бодож амжаагүй байтал гинэд хөлнөөсөн татан тэр агаард огцсон өргөгдлөө. Толгойгоо эргүүлэн доош харвал
цав цагаан цас газарт ойрдохын аргагүй өндрөөс өлөхөд байхан дээр хөлд нь олон шахуу юм ороогдож түүнд хөдөлгөөн хийх ямарч боломж байсангүй. Өгөлтэй нүүр тулахын эрмэг дээрж баяраа бууж өгсөнгүй. Тэр биеийн савчин ойролцоох модны мөчрлөв хүрэх гэж хичээлээ. Хоолн дотроо хараал урсаж амдан гарч ирвэл би хоёр гарааран тас сөхөж алах болно гэж шөөдөцөн хөглөнө. Арихын нэг мөчөд хурж гарааран зур чадсан мөчөд өмнө нь өнөгцүүлж гараад ирв. Тэр яг л хүм мэд. Эгтэн хүм биш. Нүд нь гүн хомоосон. Уруул нь урагдсан мэд инэмсэглэлтэй байв. Ямар ч дөхөө хөдөлгөөнгүйгээр тэр дэрүү баярын холоо хэрчин тасаллаа. Зөсний урсгал агаард цацагдан засан дээр асгарч алтан туяатай өглөөний цасанд харавлаан тол болон буува. Эдэр болон түүний нөхөд баярын буун дуу гарсан зүг айлуулах хурдан очихоор уралдангуйлээ. Жинхэн үлдээсэн хоёр мөрийг даган тэд гүнгой рүү оров. Баярын явсан мөр хөндлөн гарсан нүцгэн хөлийн мөр хоёр дээр ирв. Эдэр энэ зүйлийг хараад юу ч хэлсэнгүй. Зөвхөн хөмсгөн зангидэн төрүүлэн гүйсээр байв. Эдний хамгийн ард цог явна. Устасан хойногүйсэн чи эдний араас чарах үгүй. Нуруунд дээрх хүндэд цөнх. Хоёр нь түүний хөдөлгөөний худаашруулж байв. Тас гიშгэх бүрд тэнхийг нь саран авч амьсгалыг нь хөндрүүлж байв. Би нэг хөлөрч нүд нь ирээлжилж эхлэв. Яг энэ үед анзааралгүй хөөж явахад нь нүүрэн тус газар тань модны бүдүүн мөчр тазхийн онож түүнийг жижиг мөгөнг ав. Цогийн амнаас уулаг алдан ашиглах дуугарсан чи ууст нь түүнийг сонссонгүй. Тэд айл хэдийн хойд алга болжээ. Тэр нүүрэн даран өндөх гэж оролдох мөчөд өлнөс нь ямар нэг зүйлээ шиврэн авч хүчтэйгээр жирж эхлэв. Цаасны хөвсгөр хадраггүй хөлнөг олсож амьсгал нь давжтан хайшграх завдалгүй чирүүлсээр гөнгөөр оров. Цог зөрөггүй халаг боллоо. Харин эдэр бусдаас нь төрүүлэн гинэтхэн засан тэр тод харагдах цусны долб. Дараа нь дээрээс нь туслах шинэхэн цусыг анзаарлаа. Тэр толгойн хөрөхөд түүний нүд баярын биен дээр тусав. Баяраа модны хоёр мөчрний завсраар олсоор дүүжлэгдэн. Цус нь одоож доош тусаж байв. Бурхан минь гэж хинэгэн амндан дуалтав. Уст нь ирж ойр хавийг шалхан баяраа болгоомжтой доош буулгах гэж оролдов. Баярын царай улам бүр зайж би нөхөшжээ. Тэр үхээд удаагүй болох нь илт. Эдэр доош сун түүний цусан дээр хүрэхэд дулаахан шинэхэн мэдрэгдэв. Харин энэ үед тэд нэгэн зүйлийг анзаарав. Цог байхгүй болсон. Цог хаана байна? Гэж эдэр эргэн тойрноос ширдэн асуув. Хинжи хариу өгсөнгүй. Хинжи түүнийг хаана хэзээ оргисноо мэдэхгүй байлаа. Тэд түүнийг хамгийн ард явсан гэдгээс өөр зүйлийг санахгүй байв. Эдрийн сэтгэл төгшин газарт гიშгсэн мөр бүрийг шалгаж цог цаалсан байж болцсохгүй замыг хайлаа. Гэвч ямар ч шинэ мөр салбарлсан зам байсангүй. Ганцхан цасанд чирэгдсэн мэт элбэр бүхий тазархаа мөрл харагдана. Тэр зүгээр л алга болж. Залуус баярын цогцыг болгоомжтой дамжлан үзэг замруухан хөдөлөв. Цогийн тухайд хинжи юу ч хэлсэнгүй. Тэд өөрсдөө сайн ойлгож чадахгүй байв. Харин чимээгүй хүлээж байлаа.
Тэдэн цогийн зохиолон унсан газар харагдаж засны гадар ухаараар сонон чирэгдсэн мөр тодхон байлаа. Залуу тэрхүү мөрийн араас дагах гэхэд эдрэг гараан өргөн зогсов. Вэз энэ хэтэрхий аюул таа. Зогийг олох хүсэл бол ойлгомжтой. Гэхдээ энэ зүйл бидний төсөөснөс аимшигтай юм. Бид буцах хэрэгтэй. Тэр эрдэмтээс дахин асуух хэрэгтэй. Бодвол энэ бүхэн илүү нарийн зориуд төлөвлөсөн зүйл байх. Түүний хэлсэн үгэд заримийнх нь дургуйцлыг төрүүлв. Ялангуяа дээдний дундах нэг залуу улаарын. Та чинь юу яриад байна? Зогийг өрхий гэж юу? Тэр чинь бидний нөхөр. Дүү шиг маань хүн. Эдрийн царай хүйтэн шийдвэртэй хэвээр. Бид болгоомжтой хөдлөх хэрэгтэй. Нэг хүнээс болж бусдыг би аюулд оруулж чадахгүй гэв. Тэд маргалдаж байх зураг гэнэт ямар нэгэн аимшигтай инэд ойгоор зөөрөтөн сонсогдов. Бүгд дууган хуран инээд гарсан зүг харвал модны завсраар хагас нүдзэх биерхүү нэгэн гарч ирчихэд нэмсгэлсээр зогсож байв. Тэр муухай инээсэр гээд ямар нэгэн зүйл шидчихв. Шидсэн зүйл нь цогийн толгой байв. Хутгаар бус гарин түүнийг хүчээр дасалсан мэд харагдана. Цус нь хөлдөж нүдэн нээлттэй хэвээр. Залуус айдас уур шамлал гэдэг бүхий л мэдрэмжин даруулна. Өнөөхөн магчны араас улайран хөв. Эдэр чинь удаа бодсонгүй. Тэр магчныг өөрийн гараар алах болно гэж дотрон тангаргалав. Гэвч тэр арай хурдан байлаа. Нүдэрмхийн зур харанхуйд уусан одов. Залуус мөрийг нь даган ойр орчмыг анхааралтай шалган гүн ойроо орсоор. Харин аль хэдийн нар жаргаж моддээ дундуур харанхуй нэвтэрж эхлэв. Тэр мөчөд эдрийн станц догорч лаборатори төлөвлөсөн хүмүүсийн нэг нь алгуулсан тухай мэдээ ирв. Дуун тасарсан ч дохио тод байв. Эдэр зогсож энэ навш ганцаараа биш юм байна. Бид буцах хэрэгтэй. Лаборатори руу яг одоо. Гэвч түүний тушаалд үл идэгсэн нэг нь. Та сүүлээ хавчаад зогтаа гэж байна уу? Биднийг нөхдөхийн өшөг авахгүй өрөх гэж юу? Энэ ойролцоо байгаа. Би мэдэж байна. Цаашаа гавь. Гэвч эдэр нэг ч хэлсэнгүй. Улаар нь цааш алахыг завдсан түүнийг зогж унгав. Харанхуйд тэдэн давуу тал үүснэ. Бид задрах тусмал нэг нэгээр өгөө болно. Одоо бидний хамгийн зөв шийдвэр цугтаан байх. Буцъя. Гэлээ. Тэд хэсэг маргалдсны эцэст эдрийн үгэнд орж буцахаар шийдэв. Эвж босож ирэхэд баярын цогцос байсан газартан байсангүй. Хоосон байлаа. Цусны толбол үлдэж. Ой улма харанхуйд авдчихээ. Чийдингийн асаасан залуусаг харанхуйд цорох анхаарлан төвлөрүүлж урд харагдах мөрийг дахин бодсаар байв. Тэдний царайнд уур бүхэмдэл айдас зэрэгцэн оршин. Этэр дотрон энд өөхөл хайх биш. Амьд үлдэх ухаан олох нь одоо жоохол. Бид одоо бодох цаг нэрж хэмээн бодсоор жаашаалхана. Өдөржин хөөцөлдсөн залуусын бие махбодж сэтгэл зүрхэж хязгаартан тулжээ. Үдийн салхи өлсөглөн тасралтгүй айдас өшөө хавалт эдгээр нь тэднийг додроос нь эдсэр байлаа. Лаборатори руу буцах зам урдаас урд санагдана. Гэхдээ арай гижил нойтын зазтай адуу хөрстэй модны мөчөр шүргэгдэн зулгаагдсан замаар тэд урагшилсаар байв. Хамгийн урд эдэр түүний ард хоёр залуу
Араас нь арай хоол зайтай 3 дахь залуу алхана. Тэдний дунд ямарч яриа дөхөө байсангүй. Зүгээр л чимээгүй урагш гэлтэрэхээс өөр аргагүй мэт. Гэвч түүнийг эвдсэн анхны дугаарлаа. Энийг нь ард талаас нь чангарлав. Эдэр болон харын 2 залуу зочин эргэж харвал 3 дахь залуугийн гарн жижирч түүний барьсан шийдэнгийн гэрэл модны дундуур сөөмөлдсөн. Харанхуй түүнийг зайлгах гэж буу мэт. Засан дээр саржигнах хөлийн чимээ. Ойрховын мөчрнүүдийн сардгийг чимээ илүү хурц мэдрэгдэж тэднийг тойрон хөдөлж буу мэт сүүдрүүд сөөмөлдсөн. Сандрал давдсан хэн нэгэн гинэд буудаж эхлэв. Засан дээр буун дуу цорайтж тасралтгүй хэдэн секунд буудсны эцэст буун дуу чимээгүй болов. Зом дуусчээ. Тэр залуугийн амьсгаа давжтэн. Уугаан цэнгэлэх гэж оролдож явхад эдрийн дээрээс том биетийн нэгэн үсэрч ирж түүнийг хүчтэй даран газар дунагав. Эдэр шууд бууган хаян 2 гараараа магчныг түлхэх гэж тэнцлээ. Гэвч тэрхүү биетийн магчны хүч чадал араад нэх мэт. Улчин нь хэд хатуу. Амьсгал нь хүнийх биш мэт. Эдрийн хөдөлгөөн хязгаарлагдаж гаран газарт шахагдж байв. Тэр амьсгалан барин түүнийг хэрхэн түлхэх тухайхан бодох мөчөд өнөөх магч нь доош тонгон ирж түүний мөрнөөс сулгаагаад махыг нь тасладлаа. Эдрийн хашгиран ой дундуур цуурайтан сонсогдов. Магчин эдрийн махыг амандан хийж тогхургсан инээдэрч ажиллаж байлаа. Жүлс нь уруул дахин тусахад нүд нь яг л хүн шиг гэлтгнэж байв. Гэвч тэр инээд хүнийх биш. Хүний хэлбэртэй баригдсан араадангийн дохио байлаа. Эдэр энэ үед нүднийхэн булангаар хамт явсан нөхтөн харав. Нэг нь газар дунаж хөдөлгөөнгүй хэвдэнэ. Харин нөгөө хоёр нь алга. Эдэр сүүлчийн хүчээ шавхан нэг гаран сулж ядсан даруйдан амандан. Ингээд өгөхгүй навшин эмэн амьсгаа дарав. Гэвч магчин инээдэр ухтаж. Үгүй энэ бол зөвхөн эглэл. Өнөр чи намайг дуудаж байна. Гэх шиг болов. Тэр ингэж илвүү. Эдэр төсөөлвүү мэдсэнгүй. Гагц хүү чимээ амьсгаа цуус дөнөр харанхуйд бүгд нэгэн зүйлийг л шивнэнэ. Эдэр болон түүний нөхөд буцаж ирэхгүй байсаар лабораторид үлдсэн залуус тэдэнтэй станцаар холбогдох гэж тасралтгүй оролцоор байв. Гарын хариу ирсэнгүй. Станц нь чимээгүй дохион донд цохирлоо таамаглал уур бүгд холилдов. Үлэхүү. Эсвэл хараас нь явах уу? Гэсэн маргаан тэдний дунд усав. Хэсэг нь эрвээ эдэр амьд байгаа бол бид туслах хэрэгтэй. Гэхэд нөхөө хэсэг нь одоо тийшээ явна гэдэг өөрсдөө өхөл рүү алхаж байна л гэсэн үг. Бид хамгийн багадаа өөр болтол хүлээх хэрэгтэй. Гэв. Өөр хэлэн зөвхөрөл хорсол энэ маргаан төд төдөлгүй аюулын хэмжээ рүү оров. Хоёр залуу бие биерүүхэн бууган чиглүүлэн зогсгон тэр. Лабораторийн коридор жимээгүй. Захилгаан гэрлээ цөөмөлзөн галзуурал эхлэх эрмэг дээр байв. Энэ үед тэдний дагуулan ирсэн өвгөн эрдэмтэн гинэт дуурав. Ингээд маргалдаад сайн зүйл төрөхгүй шүү. Эдрийн араас явуулаа гэдэг юу ч өөрчлөгдөхгүй. Зүгээр л дахин нэг үхэл нэмэгдэнэ. Донор анхнаасаа л энэ зүйлд эв нэгдэлтэй байх ёстой байсан. Одоо бидэнд үлдсэн зорийн ганц зүйл бол эв. Гэхэд түүний энэ үг бүгдийн анхаарлыг татав. Гэвч дэвчээр алдсан нэг залуу уурсаж. Юу гинэ? Хөөгшин гөлөг минь. Ер нь та нарын хийсэн буруу дуршилтаас болоод би тийм байдалд орсон. Чи олон юм яриа тэгвэл дуухан чин сум зоочхон шүү. Гэд ууган эрдэмтэн лөө чиглүүлв. Ажууд нь зогсож байсан залуу түүнийг жожмог дарж. Хөөгшин буруутгах нь удаггүй зүйл. Бид сайн дураараа ирснэг чи мэдж байгаа.
Харин ч энэ хүн үнэн ярьж байна. Аахлах хамт байгаа. Тэр тийм амархан өгөх хүн биш. Энийг чи өөр сайн мэдэж байгаа. Тэгээд ч одоо түүнийг дагаад гарсан чи бидэнд ажигдах зүйл болохгүй. Өөрөөр бүгдээрээ явъя. Тэр болтол энтэн үлдээ. Гэвэ. Өвгөн эрдэмтэн доогоо болж ойшхон өхрөн нөгөө хоёр эрдэмтэнтэйг нийлэн цуугаад дахин дуурсангүй. Эцэг хугацааны дараа маргалдсан залуусч дуугүй болов. Айдас бухимдал дундах чимээгүй тохиролцоо. Энэ мөчтөл бий болов. Эдрийн араас хамгийн их юммаар байсан залуу чимээгүй өрөөний хаалгыг савн гарлаа. Түүний араас өөр нэгэн хэр даган гарсан ч тэдэнд өөр гарц өөр арга байсан мэт. Харин лабораторид үлдсэн бууздана дулаацхийн тулд модон тавьдгуудыг эвдэж дундад амхинд овоолон шатааж түүдэг асав. Түүдэг тойрон суусан тэдний сэтгэлд биднийг хинч ярьж аврахгүй. Харин бид өөрсдөө хэн болгон цонгог цаг нэрлэлээ. Гэх бодол сэвхэн нэвтэрж эхлэв. Гүн харанхуй хойд эдэр засан тэр цусантан холилдож амьсгаа бовчтон тэмцэж байлаа. Төвний дээр араатан мэд том биетэй магчин буулгүй дараад цусан амнаас нь урсан. Эдэр сүүлчийн хүчээ шавхан араатны хам хүчээр нь тэвэрнэ. Газар доош шахах мөчтөн ухаан дөнгөж сэрсэн залууг чийдингийн ялтог гэрэл тарж. Тамира бод энэ навшиг бод эмэн орлов. Тамир гүн амьсгаа авч гарн салгансаар бууган эдэрлүү чаглуулв. Гэвч гохон тарсангүй. Эдэрлүү тэр буудаж чадахгүй байв. Хөл нь хөшиж зүрх нь түгшиж гарн цуснд дэвдсэн мэд хүнд болсон байлаа. Буудаж энэ бол тушаал. Хараал эзэн буунахаа гохыг дараатгаач гэмэн эдэр хоолойгон зангидан хашиграв. Тамир хараг буюу гохон дарсан өчид магчин эдрийн гараас бултаж түүнийг хүчтэй түлхээд мод руу савж өргөв. Эдэр газар мөргөж уурсан мөчөр шаржигнан дугарлаа. Ууны сум агаардаг хөндлөн дугарж хоосон мод мөргөөд бүтгэрх дуулдав. Гэвч тэр агшинд магчин тамирын урд ихц тулан гэрв. Хүн байдгүй амьтан ч ингэж хурдлах аргагүй мэт. Тэр гараан савж тамирын толгой газар хүчтэй зохиж гавлын яс бэсэртлэн буутрав. Тамир газар унаж цусан засан дээр туслана. Нүдэн нээлттэйж амьдрал түүнд үлдсэнгүй. Тэгтэл тэдний харж амжаагүй ардалд өөр нэгэн магчин гарч ирэв. Энэ өмнөхөөс арай жижиг биетэй. Гэхдээ зайлжин урдан хөдөлгөөнтэй харагдана. Тэр үлдсэн 3 дахь залуугийн толгойг нэг гардан барьж дөнгөж гараараа биеийг нь жирсээр ирв. Түүний царайнд ямарч сэтгэл хөдлөл байсангүй. Гагцхүү түүний нүдэн гүн үл ойлгогдом. Хоосон харцтай байв. Лабораторид үлдсэн 4 залуу ээлжээр мананд гарахаар болцоож. Үлдсэн хэдэн хэсэгхэн ч гэсэн тамир дэнхийг нөхөн ойр авахаар болцохно. Өөлгүй тэнгэрд бүдэн сар гарч цагаан засан дээр тусах гэгээн харанхуй өг багхан гэгээ оруулжээ. Хитэр та саранхуй газар ухан оров. Түүний бүхлээс хугарсан мэд аимшигтэй өвдөж байлаа. Хаан угаахан мэдхийг хижин ий тишгэн харвал дэхэн талаас сарны гэрэл онгорхой хаалгаар тусаж харагдана. Тэр зөөр бололтой зүйлд байгаагаа мэдэв. Энэ үед хинэгний юм зулгаан эдэж буй чимээ архан талаас нь туултав. Эдэр халаасан ухан асаагуран гаргаж чимээ гарах зүг асаагурхан бүдгхэн гэрлэг тусгав. Бүрдийн асаг гэрлийн үзүүрд бүрдэлцэн харагдах зүйл доош тонгон араад мэд дөрв хүлэлж өгöd тамирын биеийг идэж өг харагдав. Эдэр чин сарны гэрэл тусах хаалга руу гарахаар зөвлөв. Харин түүнийг гарахаар оролдож өгөхийг харсан магчид инээлцээр тамирын биеийг зулгаан эдсээр сууна.
Эдгээр хаалгаар арай гэж гарсан дараахан хойшхон харвал өнөх магчд араас нь ирсэнгүй. Эдгээр чи энэ боломжийг ажиглаад холдохор шийдэв. Гэтэл удалгүй өнөх хинэд архан талд нь дахин гарч улмал түүнд ойртож бун сонсогдох чимээнээр тодорхой болов. Эдгээр тэндээс зугтаж чадахгүй гэдгийг эцэст нь ойлгов. Шөнө дунд өнгөрч лаборатори дотор намган оршив. Хүйтэн байшингийн хананд туяарах галыг тойрон суусан залуус ээлжийн мананд гарч бусд нь түр чадваргүй нойр авахыг хичээж байв. Ээлжийн залуу ганцаараа лабораторийн шилэн хаалганы дэргэд сууна. Гадаа харанхуй моддыг нэвд ширдэн. Ямар ч хөдөлгөөнгүй мэд байгаа ойроо анхаарлаа төвлөрүүлнэ. Гэтэл модны цавсаар анивчин гэрэлдэх нэг гэрэл нүдэнд нь тосов. Тэр хоровхон зурдог төлж эдэр гэж өөртөө хэлээд босон гэрэл зүг алхав. Бусдын зэрэг гиснэ болж ганцаараа гарч иржээ. Нүд нь улам бүр нээгдэж хөлн цасан дээр зөөлхөн дарж гэрэлд улам орцсоор. Гэвч лабораториос нэлийн холдсныхоо дараа нэгэн зүйл толгойд нь бов. Эдрийн баг зурхаа хүнтэй байсан шүү дээ. Тэгвэл яахад зөвхөн ганц гэрэл ялтооч байна вэ? Ингэж бодогдод идэл түүний бие хөшиж яг л амь түүнээс гарч чигш болов. Зүрхэн зогсог шахан дэлсэж би энэ өөрийнх биш мэд мэдрэгдэнэ. Түүний тарих эвхэн буц гэж ашиглаж байсан ч хөл нь хөдөлсөнгүй. Гэрэл ойрцсоор. Цаасан дээр хөлөөн жиргэж имэ. Амьсгааны бүдгхэн дуу сонсогдож эхлэв. Залуу хамаг байдгаар нь жижирсэн хурнуудаараа бууныхан гох руу тэмүүлэн үжээ шавхан гохон дарахаар захив. Гэвч яг тэр мөчөд урдаас нь эдрийн холод дуулдав. Вот. Үгүй. Загас би байна. Үүнийг сонсоод залуу ухаан орж ураг шиг үгээд зарны гэрэлд эдрийн дүр харагдав. Тэр хөлрсөн, туйлдсан ирж яваа мэт. Гэвч яг тэр мөчөд модон дундаас өнөх магчин гараад ирв. Эдрийг шүүрэн авч хоолойг нь хэрдсээр амьдралын гэрлийг нэгмсэн мунтраалаа. Тэгээ түүний толгойг тас татаад залуу руу шидчихв. Залуу нүдэн дээрэн ахлагчаан алуулахыг харж ухаан нь балардан айдсаар дүрв. Тэр бүүнхэн гохыг дарахаар завдтал хажуудлаас нь өөр нэгэн магчин гарч ирж хоёр гарыг нь буугаар нь тасалж хав. Залуу газар очиж гамаг амьдрал итгэл нь хамт нуран унах шиг болов. Хоёр гар нь цас руу унаж цус дазралтгүй орсон. Аимшигтэй өвдөл дунд түүний чихэнд инээд сонсогдов. Яг л шүн дунд түүнийг элэглэж буй шиг үний хоолойгүй хий шивний мэт инээд сонсогдно. Лабораторид байсан бусад залуус түүний аимшигтэй хаширгааныг сонсож өгöd босон зэвсгийн шүүрэн авч үүдэр харцгаав. Харин шилэн хаалганы цаана 3 дахь эрдэмт нь чимээгүй бүхнийг харсаар байлаа. Тэд залуугийн орилсон зүг ойрдон очивол өнөх залуу засан тунд унсан байв. Түүний хоёр гарыг буугаар нь дасдан цус нь хязгааргүй мэд урсаж байлаа. Дасан дээр улаан толб бүрлдэж дэрэгдэн нам тавьж байгаа мэт хөчхөө дуу гарan салхины чимээтэй холилдон замхрав. Барагса юу болсон бэ? Эми нэг залуу ойролцоор урагш гүн ирвэ. Хоёр гар нь бугуугаар дастуулсан барагсын ам таасрагд өгч нүд нь эргэлдэж байлаа. Тэр залуу даруй түүний шархыг боож цусыг нь тогтоох гэж хичээв. Даанч түүний гараас урсаг цусаа зогсохгүй байв. Би энэ даарн жижирч уруул нь хөхөрсөн мэт болжээ. Би дөхөн. Эдгээр ахлагч өгсөн. Би дөхөн гэж барахаас суулгахан тасралтгүй шимнэнэ. Түүний нүдэн чэйтнээс урагсан айдас, итгэл алдрал, сэтгэлийн гүнзгий хангалын илэрхийлэл байлаа. Удалгүй түүний амьсгал суларч хөдөлгөөн зогсов. Тэр цус алдаснасаа болж амьсгал урав. Бусад 3 залуу түүнийгээ тойрон зогсоно. Гинэн чи юу ч хэлсэнгүй. Зөвхөн хүүдийн шүн тэдний чимээгүй байдал
Нэгтээ ойд тасралтгүй нисэлдэг хэрнүүдийн гуайдаг чимээлэг дүнгэнэ. Айдас тэдний дотрыг бүрэн эзэмдсэн байв. Эдэр үгсэн, барахаас үгсэн, цагуу баяра бүгд. Тэдний толгойд одоо зөвхөн нэг л бодол эргэлдэнэ. Эндээс яаж зогдох вэ? Энэ лаборатори аврал биш. Энэ бол занганд орсон хавхны гүн зэх байлаа. Дэд барагсын биеийг чимээгүйхэн чирсээр лабораторийн гүйдэнд орж ирв. Цусан цасан дээр улаамур дадаж, цонхны цаана байсан 3 эрдэмтэн дуугүй ширдэнэ. Хин чи юу ч асуусангүй. Хин чи юу ч тайлбарласангүй. Зүгээр л намгүн автана. Бүх зүйл буруугаар эргэж байгааг бүгд мэдэрч байв. Үлдсэн 3 залуу лабораторийн ойр хавийг шалгасан чи ямар ч хөдөлгөөн байсангүй. Тэд нэг ч үг дуурсангүй. Зөөрөмж хийлгүй өглөөний нар мандахыг өгдөв. Гэхдээ тэдний дотор юу ч сэрэлсэнгүй. Нар мандсан ч бүхлээ тэднийг дагсаар байлаа. Нарны анхны туяа тэнгэрийн цагтд шөөрхий зорхоо мэд гэлбах мөчд үлдсэн хэдийн дотор нэгэн зэрэг шийдвэр гарлаа. Энд зайшуултхийг хүссэнгүй. Айдас өхөл галзуурал бүхэлдээ тэднийг нэгэн газар хүлж байлаа. Энэ өгөөсөл холдох хэрэгтэй. Хэмээн тэд дуу нэгтэй хэлв. Хоёр эрдэмтэн тэдэнтэй хамт явахаар шийдсэн бол лабораторийн гол туршилтын гүдэрдэж байсан өвгөн эрдэмтэн зөрүүдлэв. Үгүй би үлдэн. Бүхний эхлэл энд эхэлсэн. Дөөсөглөнч энд байх ёстой. Хэмээн зөөлөн хэлээд цонхоор ширдэв. Залуу сүгдүүгүй түүнийг орхин одож чадсан 4 машин дээр нэрв. Тэнтэйс баримжаа аваад эрсэн замаараа буцахаар шийдэв. Цаасан дундуур чимээгүйхэн алхах зуур одоо хуйлрах жавар дотор нь хурх айдсын хажууд юу ч биш байлаа. Удалгүй хажуу талаас нь уухай инээд моддын дундаа сонсогдов. Тэд бүгд жажин харвал түрүүнд лаборатори дүлдээс барагсын цогцыг хэнийхэн модноос дүүжилсэн харагдана. Нүдэн нэнсэн ч яг л тэднийг ширдэж байгаа мэд мэдрэмж төрүүлнэ. Ямар нөөшин вэ? Энэ яг юу юм бэ? Гэж нэг нь нариллав. Ямар тач бидний дийлэх зүйл биш вэ? Ордын энэс харцгаая. Гэд өгд барагцыг дахин харахыг хүссэнгүй. Урагш гэлдэр сэрөөдов. Харин тэднээс жаахан хойно алхах өвгөн эрдэмтэн амандан шивнээд алхаахан зогсов. Жүлдэмэ. Данаржин ямар гээжин аратан бүтээчих вэ? Бид амьд гарч ядахгүй хэмээн шивнэв. Залуу эрдэмтэн үүнийг сонсож бас түүний зогссоныг анзаараад буцан очихоор шийдэв. Тэр зүг алгасаар өвгөнд дөхөн ирэх мөчид тэсрэг чимээ гарав. Агаар тэнгэр хөд урагдж газарт цус мах шүүрс дөрөв. Жижигхэн дэлбэрэлтийн дундуур 3 залуугийн бие засагдан бодорч дотор хэрэгтэн цус чээж ясны хэлтрхи ойр орчмыг нэвт хожив. Үүнтэй зэрэгцэн нэсэн ирэх эрдэ төмөр өвгөн эрдвтний биеийг яг голоор нь хуван өнгөрөв. Тэр газарт нам унаж амьсгалан зөөлхөн гацав. Залуу эрдэмтэн сөхрөн сууж өвгөний биеийг тэрвэв. Түүний долгойг өвдөг дээр нь зөөлөн тавив. Жумаг яг гэж амжирв да. Уучлаарай. Энэ үг өвгөний сөүлжийн үгс. Тэр өвгнийг амьсгал хороохыг харах мөчид гашуудал, чаналал, тойлдсон эдгэл бүгд хөлдсөн цастай холилдон дотроос нь юу ч үгүй зададж байв. Гэвч тэр мөчид түүний толгой огцсон өвдөлт мэдрэгдэж хэнийхэн хардаас нь хүчтэй зогж унахав. Хардарсан зүуд үргэлжилсээр. Залуу эрдэмтэн удаанаар нүдээ нэв. Толгойн хүнд
оруулан хадаж биенээ сул байжээ. Тэр босхийг оролцсон ч хоёр гар, хоёр хөл нь хүлээтэй байв. Орон дээр хэвдэж байгаахан ухаармц эргэн тойрон ажив. Танил ханы игээ алдардсан тоногдох хөрөмж. Энэ бол лабораторийн нэгэн өрөө байв. Төвний амьсгаа гинэтхэн давждан жижигэн жижирхээсэн мэд болоход танил мэд нэгэн хоолой чихэнд нь зөөлөн шивнэв. Юу гэж бодож байна? Энэ туршилт үнэндээ бүтэлгүй болоогүй юм. Аринч бүрэн төгс болсон. Чи одохгүй гайхамшигтэй хүчтэй нэгэн болсон. Бид чамайг дахин бүтээн, дахин дөрүүлэн. Чи бол дараагийн төгс хөлбөр. Жолтон гэж залуу амдан шивнээд ухаан дахин алдав. Харанхуйн сүүдэрт уусан суухад захирлын зэрэг хизээ. Гар өнгийн хослол хүүдэн дүрдээ эмэгтэй зогсоно. Эрхмэ, өнөх багтай одоо хүртэл холбоо тогтоосонгүй. Энэ дараагийн явах багийн мэдээлэл та сонирхох уу? Эмэн эмэгтэй дуугарв. Харанхуйд захирлын царайнд хүүдэн инээмсэглэл додорно. Надад тэдний сорил илүү сонирхолтой санагдаж байна. Харин энэ удаа бүр илүү сэтгэлзэн хувьд эмзэг хүмүүс явуулна. Тэр хяналтын самбарын өв ночин асаг дэлгэцүүд рүү ширдэн. Шинэ багийн нэрс ангид сэтгэлзэн шинжилгээний хариу ээлж дараалан өнгөрнө. Баг насны айдсын түүх, галзууралд ойрдох босго, гадаад нөхцөлийн хариу үзүүлэх чадвар, бүрэн хэмжигдсэн, төвөрлөгдсөн, сонгогдсон хүмүүс. Том дэлгэцэн дээр шинэ багийн тавлсан явах хугацаа анивчин хасаж эхлэв. 2025 оны 5 сарын 20 ард дарсан зүүд дахин эхлэх гэж байна.